Самбайцгаана уу тараад Висбер байна. Та бүхэнтэйгээ дараагийн бичлэгээр уулзаж байгаадаа баяртай байна. Өнөөдрийн бичлэгээр тэр хүн таныг юу гэж боддог вэ болон яах ёстой зөвлөх асуусан байгаа. Та бүхэн маань сайхан гүнзгий амсгаа аваад нүдэнд нь тод тусаж байгаа картаа сонгоод ороод ирээрэй. Самбайцгаана нүдэг групптэй тавтай морил энд хостой хүмүүс бас ороод ирсэн бололтой. Та хоёр аль хэдийнэ харьцаж эхэлж байгаач ямар нэгэн шалтгааны улмаас маргалдах, хэрэлдэх гээд байдаг бололтой. Энэ та хоёр хоёуланд нь хэцүү байдаг. Бас хостой хүмүүсийн харилцаа нь одоогийн байдлаар шалдаа болсон ч байх магадaltaй. Надад газар болон нэг сүрсэн зүйл мэдрэгдэж байна л да. Өөр нэг хүмүүс нь болохоор өөрийнхөө хувийн зүйлдээ анхаарал хандуулдаггүй хүмүүс байгаа бололтой. Өөрт нь хийх зүйлс их байгаач юмсыг хойшлуулах нэг юм хийн гिचгээд хийхгүй орхиод байгаад байна. Тэгээд хитрхи хийсвэрлэн боддог хүмүүс байх магадлалтай. Газартаа бууж өгдөггүй хийсвэрлэн бодсоор л байдаг байх. Өөр нэг нь хитрхи харамж хүмүүс байж болно. Ямарваа нэгэн эд материалж гэлтгүй материал бус зүйл дээр ч хүртэл харамлах сэтэл төрдөг хүмүүс байгаад байна. Надад яагаад ч юм хэрүүл маргаан гэдэг зүйл бодогдоод байна л да. Энд хамтрагчтайгаа муудалцсан, маргалцсан хүмүүс ихээхэн ороод ирсэн бололтой. Гэтэ яг хуу ганц бие хүмүүс байвал энэ дээр бол яг танилын хүрээнд хардагч жоохон эв дүүгийн харьцдагч жоохон эв дүүгийн олоход хэцүүш гэх юм уу? Тийм байгаад байна. Тэгээд тарих толгоогоо сайн ашигладаг хүмүүс байх магадaltaй. Яг хуу нэгсэндөө маш их зүйл боддог, сайн тал нь цөөнгүй байгаа байх магадaltaй. Их гомдол тээж яваа хүн бололтой нөгөө хүнээ их л харж бодох ч юм уу явдаг байх. Тэгээд ер нь энэ танд нэг тийм шин харилцааж юм шиг байна л да. Эсвэл ийм нөхцөл байдал нь одоогийн байдлаар шин гэдэг үгийг түлхэр үг болгох хэрэгтэй. Анх удаага муудалцаж байгаа ч юм уу эсвэл өмнө нь муудалцдаг байсан ч ийм зан нь шин ч юм уу. Шин гэдэг үгийг сонсоод танд бодогдож байгаа бодол чинь гэсэн үг шүү. За таны юу гэж боддог вэ гэдэг дээр уул нь айгүй хөөрхөн хүн даанч сэтгэл гаргахгүй надад хандаж байгаа хандлага нь нэг л өөр гэх юм уу? Эсвэл гаргаж байгаа үйлдэл нь нэг л биш байгаад байна. Энд яг хуу эрэгтэй хүмүүс нь сэтгэл гаргахгүй нөгөө талаар эмэгтэй хүмүүс нь үйлдэл гаргахгүй байгаа байх. Яг хуу аль нь ч байж болно л доо. Гэхдээ дийлэнх дээр эмэгтэй хүмүүс нь гэх юм уу? Юу ч хийхгүй байгаа гэсэн бодол орж ирж байна. Зүгээр суух ч юм уу? Эсвэл өмнөхөөсөө илүү сул гэх юм уу? Тийм бололтой байна. Надад тусламж хэрэгтэй байна шүү дээ гэсэн бодол туслалцаа их орж ирж байна. Туслалцааны хөвчлэн сэтгэл санааны, итгэл найдварын туслалцаа өгвөл илүү дээр байна. Өөрийг нь дэмжиж өгөх хэрэгтэй байна да. Тэр хүн таныг хараад зөөлөн сэтгэлтэй инэрэнгүү хүүхэд чигч гэх юм уу, ээж хүн шигч гэх юм уу тэгж хардаг бололтой. Юу гэх юм хэнийг нэг инхрийлж хайрлаж чаддаг ч гэх юм уу тиймэрхүү. Гэхдээ энэ байдал нь урд өмнөх шигэ байха болсон гэж харж байна. Яг хостой хүмүүсийн хувьд намайг л хайрладаг байсан бол одоо надаас илүү өөр зүйлд хайрна гэх юм уу? Анхаарал нь гэх юм уу? Очоод байна гэсэн сэтгэлтэй байгаад байна да. За юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэхлээр та хоёр нэг нэгнтэйгээ муудалцсан ч эцсийн эцэс дотроосоо нэг нэгийг хайрлах хэрэгтэй. Юу гэх юм токсикч гэлээ нэг нэгэндээ хайртай токсик хүмүүс гэх юм уу? Халан гаднаа хайрын дотроож гэх юм уу? Бие биедээ буулт хийх хэрэгтэй.
Тэгээд битгий хамаагүй хамраас өхөд бай гэж байна. Яг уу би мэднэ миний л зөв гэж муухай үзлээсээ сал нөгөө хүндээ хэцүү мэдрэгддэг юм байна. Ганц би хүмүүсийн хувьд бол илүү зөөлөн харцтай, хайр цацруулсан, бусадтай илүү нийлсэн ч гэх юм уу, бусдад илүү тусалсан тийм байгаараа хэмээн сахиусуудаас өгч байна. Мөн илүү их сурах хэрэгтэй гэж байна. Нөгөө хэлэд байгаа штэ надад туслаач гэд байсан нь магадгүй нэг нэгэндээ тусалж байж учир начир нь олдох байх. Нэгсэндээ өөрийгөө нээл гэд байгаа байх. Тэгээд битгий хамаагүй юмсыг ургуулan бод. Наадах чинь жинхэнэ та хоёрыг холдуулж байгаа зүйл. Зүгээр бодлоо үйлдэлээр илэрхийл эсвэл яагаад ингэж бодох боловч юм уу? Нэг иймэрхүү. Та бүхэн өөрийнхөө бодол дээрээ анхаарах хэрэгтэй юм байна да. Илүү юм бодож өөрийгөө зовоох бус сайхан амьсгалын дасгал хийгээд ганцаараа хэсэг цагийг өнгөрүүлвэл зүгээр байна. Бясалгал танд өөрийн их бодлоосоо салах түлхүүр болж байна. Тиймээс эдгээр зүйлүүд дээрээ анхаараарай. За хэрв таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Лайк болон subscribe дараад байх тусам дараагийн уншлага маань хурд орох болно. Мөн та өөрт төрсэн мэдрэмж сэтгэлдээ доор комент хэсэгт хуваалцаарай. За тэгвэл дараагийн уншлагаар уулзцгаая. Баярлалаа. Самбацхан 2 дугаар групптэй тавтаа морил. 2 дугаар группийг сонгож орж ирсэн хүмүүс нь өөрөө их шаналж байгаа бололтой. Энэ харилцаагч юм уу тэр хүн бит хоёр нэг л таарч тохирохгүй байгаад нь жоох ундуухан байж болзошгүй. Өөрийгөө тусгаарлаад нэг л ганцаараа байх нь өөрт нь илүү ч юм шиг санагдаад байна. Уул нь өөрийг нь хүн харж гэх юм уу крашлаж байгаач өөрөө болохоор тэр хүн рүү биш өөр хүн рүү явах нь илүү дээр боддог ч юм уу байгаа бололтой. Нэг тийм сонирн бодол орж ирээд байна л да. Магадгүй энэ нь өөртөө хит эргэлзээд байдаг хүмүүс бас байх магадaltaй. Өөрийгөө голдог ч юм уу өөрийгөө хангалтгүй гэж боддог байх. Тиймч болохоор намайг хүн тоохгүй дээ гэсэн бодолтой байх магадaltaй. Яг уу харилцаанаасаа илүү найз нөхөдтэйгөө илүү нээлттэй хамаагүй зүйлээ ярьдаг байх магадaltaй. Найз нөхөрлөлтөө илүү итгэдэг. Тийм ч учраас сайн ярьдаг байх. Надад энд бодол орж ирэхгүй шууд зөвлөгөө орж ирээд байх юм. За магадгүй энэ донд нууцхан сэтгэл тээж яваад байгаа хүмүүс байх магадaltaй байна. Их хэцүүхэн мэдээ байна да. Өмнөх харилцаанд дуусаагүй ч юм уу мэдгүй байна. Эсвэл таны тэр хүн чинь өөрөө хүнтэй байх магадaltaй байгаад байна. Та магадгүй өөр хүн нь магадгүй нөгөө хүн нь харилцдаг ч юм уу аль хэдийн үерхсэн хүнийг харж яваад байж болзошгүй. Надад бол таныг илүү найз нөхдөөр нь таньдаг, мэддэг гэсэн мэдээлэл орж ирж байна. Тэгээд дахиад Queen of Cups доошоо гараад ирсэн. Өөртөө итгэлгүй нэг л болохгүй гэсэн мэдрэмж төрөөд байх чинь. Өөртөө дотроосоо ч тэр гаднаасаа ч тэр хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэсэн бодол байна. Өөрийгөө харахгүй бусдыг хараад хэрэггүй гэсэн мэдээлэл орж ирж байна л да. Таныг харахаар амбицтай байгаад байдаг бололтой. Магадгүй та хоёр найзууд ч юм уу эсвэл найзаараа дамжуулж хардаг эсвэл боддог болсон байх магадaltaй. Таныг ийм олон хүмүүстэй нийсэж чаддаг, нийтэр байгааг чинь харахдаг байсан. Одоо бол тэгхээ байсан байна. Нэг л тийм үл тоогоодч байгаа юм шиг эхэндээ аягүй нийтэж байгаад сүултээ алга болдог доо. Тиймэрхүү байх магадaltaй байна. Одоо ч надад тэр нь хамаагүй дээ гэх сэтгэлтэй байна да. Магадгүй найзын хувьд олон биш мөн дээрэс нь танил талч гих
их биш байсан ч адилхан тоохгүй байгаад байна. Энэ эсвэл энэ заавал найз нөхдөр биш хамтран ажиллагсад ч бас байж болно. За юу хийх хэрэгтэй вэ гэхлээр одоо байгаа энэ харж яваа ч юм уу эсвэл өөрт тань тулгарч байгаа зүйлийг яг одоо шийдэх хэрэгтэй байна. Юу ч байж болно. Энэ хүнийг болоод өөр хүнийг хардаг ч юм уу, тийм ээ? Эсвэл өөрт тань ямар нэгэн шийдэж чадахгүй байгаа асуудал хэрэг байгаа бол тэр асуудлаа шийдэх хэрэгтэй байна. За нөгөө тэгвэр өөр дээрээ анхаарал өгөөч. Өөрийгөө ерөөсөө хайрлахгүй байна. Ямар нэгэн сэтгэлийн шарахтай байгаа бололтой энэ сэтгэлийн шарахаа эдгэх хэрэгтэй. Тэрхүү сэтгэлийн шарахаа яаж эдгэх вэ гэхлээр магадгүй өөрийнхөө өмнө нь хийх дуртай байсан зүйлээ хийх, өөрийгөө завгүй байлгах, хин нэгэнд ямар нэгэн байдлаар туслах. Нэг иймэрхүү зүйл хийснээр өөр дээрээ илүү анхаарсан ч юм уу, эсвэл дотор тэгээд байгаа зүйлээ гадагшлуулах боломжтой байгаад байна. За иймэрхүү зүйл хийгээд явсаар байгаад та шинжлэгдэн, та ихэд дэвшил гаргах болно. Тэгсэн цагт та шинэ хүнтэй уулзрах, хин нэгнийг хайрлах гал цогтой болж эхлэн гэсэн үг. За тэгэхээр өөрөө дэвтэр дээрээ ч юм уу, эсвэл ямар нэгэн тэмдэглэлийн дэвтэр ч юм уу, эсвэл дижитал дэвтэр дээрээ өөрийнхөө журналыг гаргах, яах уу, ийх үү, тэ? Би яг яагаад байна гэх мэт өөр дээрээ анхаарсан, өөрийнхөө дараагийн төвчний хүнийг бий болгох шат дараалал замыг өөрөө бий болгох хэрэгтэй байгаад байна. Мөн өөрийгөө би чадна, бусад хүмүүсийн бодол хамаарахгүй, би хийж чадна, надад мэдэгдэхүйц үр дүн гарах болно гэх мэт иймэрхүү өөртөө хандаж өөрийгөө хөгжүүлэх үг хэллэг affirmation word гэдэг санагдаад байна. Баттгал үгс. Тиймэрхүү үг хэллэгийг өөртөө хандаж хэлвэл илүү зүгээр байна. За хэрв таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Лайк болон subscribe дараад байх тусам дараагийн уншлага маань хурдан орох болно. Мөн та өөрт төрсэн мэдрэмж сэтгэлдээ доор комент хэсэгт хуваалцаарай. За тэгвэл дараагийн уншлагаар уулзцгаая. Баяртай. За сайн байцгаана уу 3 дугаар групптэй тавтаа морил. 3 дугаар группийг сонгож орж ирсэн хүмүүс өөрт нь маш их асуудал, маш их сонголт, мөн яахаа мэдгүй гацанга байдалд орсон байх магадaltaй байгаад байна л да. Яг яахаа мэдгүй энэ зүйлийг хэрхэн шийдэх үү гэсэн тархинд нь ямар ч тийм шийдвэр орж ирэхгүй тийм байгаад байна. Саяхнаас юм уу да өөрт нь сэтгэлийн эдгэх юм уу дээрдүүлэх эсвэл хөөргөх тийм ямар нэгэн зүйл гарч ирсэн бололтой. Эсвэл танд яг тусалцаа үзүүлэх ч юм уу, эсвэл мөнгөн хандивч юм уу, мөнгөн тусалцаа бас байх магадaltaй байгаад байна. Яг уу энэ нь мөнгөн тусалцаа нь өөрөө үзүүлж болно. Эсвэл мөнгөн тусалцааг өөрөө хүлээн авч болно. Надад ихэвчлэн энэ дээр хүлээн авч байгаа сэтгэл мэдрэмж гэх юм уу, нэг тийм мэдрэмж төрөөд байна. Тэгээд өөрөө их давтаргүй төрлийн хүн байх магадaltaй. Юмыг удаан хүлээж чаддаггүй, төвчээргүй гэх юм уу. Дотор нь байгаа зүйл нь одоо ингэж хийхгүй л бол дотор тесэрч дэлбэрэх гээд байдаг хүмүүс энэ группийг сонгож орж ирсэн байх магадaltaй. Ер нь бол сэтгэл санааны хямралд орсон нэг зүйл рүүгээ айгүй удаан ширтдэг ч юм уу тийм байх магадaltaй. Ямар нэгэн хүчин зүйлээс болж ингээд тайван байдал нь алдагдсан ч юм уу. Ямартайч одоогийн нөхцөл байдал нь лав тайван бос. Ийм санд руу айцтай байгаад байна.
За тэгээд 3 дугаар группийнхан тууштай байж чаддгүй байх магадaltaй байгаад байна. Нэг юм хий гэхээр яг тэр зүйлээ хийхийг хийж байгаа. Гэхдээ дундаас нь өөр зүйл хийчихдэг. Тийм төрлийн хүн бас байх магадaltaй. За тэгэхээр тэр хүн таныг юу гэж боддог вэ гэхлээр за нөгөө хүн чинь болохоор таны найз байх магадaltaй. Таныг ойлгодог, таныг сонсдог тийм төрлийн найз. За энэ бол хүйс бол хамаарахгүй. Ер нь бол үзүүлж байгаа хүмүүст хүйс бол хамаарахгүй. Гэхдээ эрэгтэй энергитэй нэлээд сайн сонсдог, ойлгодог, хүлээн авдаг тийм найз байх магадaltaй. За найз биш юмаа гэхэд тийм ээ зүгээр л ингээд харилцаад үзэхэд өөрийг чинь илүү ойлгодог, чадвар нь илүү ер нь сайн байх магадaltaй. Хэрвээ энэ хүн танаа гэр бүлийг мэддэг бол гэр бүлийн түүнийг нь ойлгодог, илүү нээлттэй хөгжлөө гэж боддог. Нөгөө талаараа гэр бүлийн мэдгүй байсан ч гэсэн хамаагүй олон найз нөхөдтэй хүмүүстэй ингээд ярьцдаг тийм тэгж боддог. Гэхдээ таныг юуг илүү сайн ойлгож илүү боддог вэ гэхлээр таны сэтгэлийн дарамт ямар нэгэн сэтгэлийг тань зовоогоод байгаа нь өөрийг чинь тэгээд дээрэс нь ингээд их гутранх гэх юм уу нэг тийм тайван бос байдалтай гэж боддог бололтой. Яг бай аль болох ийм нээлттэй чөлөөтэй тайван байхыг хичээдэгч зарим талаараа хүнтэй ойлголцож чаддаггүй ам мөрих гэд байдаг гэж ер нь боддог юм байна. За энэ хүн таныг харахаар жоохон айгаад байдаг байх магадaltaй. Ингээд яачих чинь бэлээ? Тэ яаж ч юм бэлээ? Эсвэл өөрийгөө хамгаалж чадахгүй, өөр дээрээ анхаарч чадахгүй, өөрийгөө яг ямар хүн бэ гэдгийг нь мэддэггүй ч юм уу? Нэг тийм мэдрэмж байдаг шүү дээ. Нэг тийм шуналтай юм шиг мэдгүй нэг тийм сонин мэдрэмж байгаад байна. Мэдрэмжийг нь шууд хэлэх юм бол одоогийн байдлаар хол бай гэсэн жиргсэн гэх юм уу тийм байна. За та юун дээр анхаарах ёстой вэ гэхлээр за эмэгтэй хүний энерги байдаг шүү дээ. Ингээд өөрийг нь гоёор бодох, өөрийгөө сайхнаар мэдрэх нэг тийм гоё хөнгөн мэдрэмж байдаг да. Тийм мэдрэмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Надад болохоор нэг тийм ширүүн тогшинж гэх юм уу тийм мэдрэмжүүд бас жоохон айдас надад бол төрөөд байна. Тэгэхээр аль болох тийм эмэгтэй хүнтэй уулзгаад зарим хүмүүс нь ямар гоё нээлттэй билээ дээ. Ингээд зүгээр эсвэл юмсыг хөнгөн хүлээж авах юм шиг тийм ээ. Ямар ч шалтгаантай байсан, ямар ч хүн байсан би хүлээж авна гэдэг ойлголтыг төрүүлж чадах хэмжээний байх хэрэгтэй. За тэгээд өөрт байгаа зүйлээ тэнцвэржүүлэх гэсэн зүйл гарч ирж байна. Энэ нь юуж байж болно? Таны докторгүй сэтгэл зүй, таны одоогийн амьдралын байдал, хүн амьтантай хил амаа ойлголцохгүй байсан бол үүнийг засаж залруулах, нойр дутагдaltaй эсвэл унтаж чадахгүй байсан бол түүнийгээ тэнцвэржүүлэх, тогтворжуулах гэх мэтчлэн зүйл бууж ирж байна. Тийм таныг яг одоогийн байгаа нөхцлөөс хурдан гараараа хэмээн мессеж хүргэж байна. Одоогийн нөхцөл нь таныг урагшлахад чинь хүнд ачаа болж байгаа шүү дээ. Тиймээс өөрт байгаа асуудлуудаа, өөрт байгаа маш олон сонголтууд, маш олон эргэлзээтэй байгаа зүйлүүдээ хурдан түргэн шийдэрэй гэсэн мессежийг хүргэж өгч байна. Хэрв танд энэ бүхнээ шийдэж чадсан бол таны сэтгэл санаа маш хөнгөн ачаа багтай. Ерөнхийдөө бол тайван байхаар байна. Тэгээд дээрэс нь танд өмнө нь ингээд
илүү их хөдөлгөөнтэй, илүү их юм ярьдаг байсан бол одоо илүү цензуртэй байх хэрэгтэй байгаад байна. Юу ярихаа мэддэг, юу ярихгүйгаа мэддэг байх хэрэгтэй. Бас дээрэс нь тайван байх хэрэгтэй. Битгий хаа хамаагүй шууд яаруу сан руу зүлхий. Яаруу сан руу шийдвэр гарга. Хэрв эдгээр зүйлийг хийсэн цагт та илүү ирээдүг харах. Одоо дараагийнхаа төвшнийг хүнийг гэдэг юм да. Гаргаж ирэхээр байна. Тэр эдгээр зүйлүүд дээрээ анхаар. За тэгээд давхар өөр дээрээ амлалт өгөх хэрэгтэй байгаад байна л да. Нөгөө хэлсэн шүү дээ. Ямар нэгэн туушгүй хүмүүс байгаа. За тэдгэр хүмүүсүүд нь яах вэ гэхлээр өөр дээрээ амлалт өгөх, өөрийгөө хийж чадна гэсэн affirmation word нөгөө баттгал үг гэдэг дээ. Тэдгэрийг өөртөө хэлэхэд өдөрт ядаж нэг удаа талархлын ч юм уу хин нэгэнд талархлын зүйл бичих. Ингэснээр таны сэтгэл санаагч хөнглөөд зогсохгүй. Энэ дотор байгаад тэнцвэргүүд зангийг танд дарах юм байна. За тэгээ дээрэс нь өөрийнхөө замынхаа зураглалыг гаргавал илүү дээр. Нэгсэндөө цаашдаа би яах ёстой юм болоо? Эдгээр зүйлүүдийг яаж зохицуулж хийх вэ гэж хуваарлаж гарах ёстой юм байна шүү. За хэрв таалагдсан бол лайк болон subscribe-а дараарай. Лайк болон subscribe-ад дараад байх тусам дараагийн онцлог маань хурдан орох болно. Мөн та өөрт төрсэн мэдрэмж сэтгэлдээ доор комент хэсэгт хуваалцаарай. За тэгвэл дараагийн онцлогоор уулзцгаая. Баяр таа.